Захим сүлжээн дээр би бол нэлээд тодорхой бичсэн. Яг нөгөө төсөв хилцэх явцад болсон үйл явдал. Гэхдээ энэ бол нэг л үйл явдал нь. Үндсэндээ бүхэлдээ төсвийг бид нар хилцэж байгаа энэ үйл явдал процесс журам өөрөө шудраг байна уугүй юу гэдэгт анхаарах хэрэгтэй. Энд илүү анхаарлаа хандуулаач. Одоо өнгөрсөн 7 хоногийн 5 дахь өдрийн хилцүүлэг болоод дууссан. Одоо энийг бид нар буцаах боломж байхгүй. Үндсэндээ энэ 7 хоногтод төсөв эцэслэн батлагдана. Одоо би 1000 одоо ийм үйл явдал боллоо гэж одоо хэлсэн ч гэсэн зарласан ч гэсэн ямар ч одоо төсөв батлагдахад бол нөлөө байхгүй. Гэхдээ энэ бүхнийг зүгээр ил тод болгож байгаа л ийм үйл явдал гэж харж байна. Гишүүдэд мэдээлэл өгөх зам мөн дахин суужсэн гишүүд за төсвийн талаар ямар нэгэн чиг баримжааг өсөж чиглүүлэх гэж тэгсэн гэдэг хариулт өгсөн байл л шүү дээ. Нэг бол чиглүүлэх гэж тэгсэн, эсвэл бас эвлүүлэх гэдэг ба ш. Тэгээ яг аль нь юм болоо тий гэдгийг тодруулаарай. 113 санал бүхий одоо санал дээр санал хураалт явуулах гэсэн. Тэгэд эн чинь зүгээр нэг энгийн одоо хуулийн одоо ямарваа нэгэн юм амархан энгийн нэг өгүүлбэртэй саналын том ял ерөөсөө биш. Дандаа эдийн засгийн үр дагавартай, дандаа хэдэн тэрбумаар яригдах хөрөнгөний асуудал дээр бид нар шийдвэр гаргах гээд конопт арах гэж сууж байгаа. Гэтэл гишүүдэд огт энэ материал тараагдаж өгөөгүй. Төсвийн байнгын хорооны зарчмын зөрүүтэй саналууд огт өгөгдөөгүй. Тэгээд дээрэс нь хоёрдугаарт үүнтэй холбоотой асуудал бүлэг дээрээ бас бид нар урьдчилаад ярьсан. Ялангуяа энэ хөрөнгө оруулалт буюу тэр бүсийн хөрөнгө оруулалтууд, тойргийн гишүүдийн асуудал гэд энэ зүйлүүдийг бид нар зарчмын үед бол дэмжихгүй. Үнэхээр ингээд шахаад төсөвт ингээд мөнгө гаргаж болж байгаа юм бол энэ асуудлаа эмчнэрийн цалингийн асуудлыг шийдэхэд зориулаач эх 7 хоног ингээд ажил хайлт болох гээд байна. Энд дээр хариуцлагатай хандаач гэсэн боловч бол энд бол огт тийм шийдэл бол гарахгүй шууд одоо хүч түрээд шийдвэрлэхээр бол шийдвэрлсэн гэсэн. Ерөөсөө бид нар огт материалтай танилцаагүй нэгдүгээр. Хоёрдугаарт төсвийн байнгын хорооны хуралдаанд даргалж байхдаа тийм тухай хуулийг зөрчсөн. Ийм хоёр үндслэлээр санал хураалт явагдсан байхад тэрэн дээр дахиад нэгдсэн чуулганаар санал хураах гэдэг энэ гэдэг нь хууль зөрчсөн үйлдэлээ бид нар дахиад улам ингээд лавшруулад ингээд явах гээд байна. Тэгэхээр энийг засаач залруулаач гэсэн боловч шаардлага хүлээж аваагүй учраас хуулиар бол бид нар заавал хуралдаандаа суух хэрэгтэй байдаг. Хэрвээ хуралдаандаа суухгүй бол аль бие ёсоор мэдэгдээд хуралдааны дэгийн тухай хууль 74-т заасны дагуу аль бие ёсоор мэдэгдээд эрцээсээ гардаг. Тэгээд эрцээсээ аль бие ёсоор би бол гарсан. Ярьж байгаа асуудал гол агуулгад хэдүүл анхаарахгүй бол одоо ингээд бид эдийг нэг миний тухай ярьж итэл төсөв ингээд дуслаа шүү дээ. Одоо 5 дахь өдрийн тухай лаазны тухай ярьж итэл одоо ингээд төсөв бас дуслаа. Та яг улаан ногоон лааз өргөснө өргөөгүй юу энэ бичлэг жинхэнэ хуурамч үгээ ярьж байгаа хооронд одоо өнөөдөр ингээд төсвийн байнгын ороо одоо 2 цагаас хуралдаад эхэлсэн. Бидний нөгөө яриад байгаа эмчнэрийн цалин нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг байлгах, тойргийн хөрөнгө оруулалтыг байлгах, тойрог босолж байгаа байдлыг зогсоох гэдэг дээр ямар захиж дэвсрэл, ямар ч өөрчлөлт гарахгүйгээр эргээл дахиад төсөв рүү орох гэж байгаа байхгүй. Тэгэхээр ингээд нөгөө хідүүлээ жоохон агуулгаас анхаарч авахгүй бол бас эн чинь нөгөө зориуд хийдэг манипуляц маягийн л арга юм байна л гэж хараад байна. Одоо зүгээр нэг л одоо эцсийн найдлага байна. Сая бид нар бүлэг дээр санал хураалт хийсэн боловч бас л цөөнх болчихлоо. Энэ юу вэ гэвэл одоо ингээд нэг 200 гаруй тэрбум төгрөгийн 179 тэрбум дээр нэмэх нь 96 гэдэг чинь 200 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг бүсийн гишүүдийн саналыг аваа шийдэх гэдэг байгаа байхгүй юу? Би одоо бүсээ сонгогдсон бол тийм сургууль яриулъя, зам тавиулъя, худаг яриулъя гэж саналаа өгнө шүү дээ. Тэр мөнгийг тийм одоо хөрөнгө оруулалт гэж тавихгүйгээр эмчнэрийн цалин нэмчих. Эмчнэрийн цалин 15%-аар нэмэхэд 190 тэрбум төгрөг гэдэг тооцоо засгийн газар хийсэн байхгүй. 30%-аар нэмчихэд нэмчих мөнгө бид нарт тэгэхээр байна гэсэн үг шүү дээ. Ингээ 30%-аар нэмэх шийдвэрийг өнөөдөртөө багтаагаад төсвийн байнгын хороогоор харуулчих. Тэгээд цаашаага төсвийн хилцүүлэг хийх юм бол энэ бол боломжтой гэж харж байгаа. Одоо бид нар энийг алтгал юм бол тэгээд өөр ямар ч боломж баг байхгүй гэсэн үг. Тэгээд эмчнэр ажил хайд эсвэл одоо дахиж төсвийн тоцтгол орж ирэх юм уу яах юм тийм л юм байна.